Дэгийг өдрийн мэндийг хүргэе. Тодорхой сонирхож байгаа одоо өөрийнхөө натал чартыг уншихыг хүсэж байгаа хүмүүстээ зориулсан цуврал хичээл мэндэл хичээл минь явагдаад тэгээд өнөөдрийнхөө хичээлээр цөмөрөө 12 ордуудаа бас яаж ингэж өөр хооронд холбож өөрийнхөө чарт дээр ойлгох вэ гэдэг ийм гоё үндэс суурь одоо ийм холбож байгаа хичээлийг үзэх гэж байна. За тэгэхээр энэ маань юутай холбоотой гэхээр бид нэг ингээд чартад нэгэд хардаг штеп. Чартаа нэгэд харчингууд бид нэг ингээд за миний нарны орд ийм, сарны орд тийм, за мандалт орд маань ийм гэдэг ингээд гурван ордоор ингээд зүгээр ойлгочдөг тийм ээ. За тэгэнгүүт ингээд үүн дээрээс дахиад нэмээд цөмөрөө задлж бас ингээд өөр ордуудын би ямар ийм энергитэй хүн юм бэ гэдэг ойлгож авах боломжтой байдаг байхгүй юу? Тэгээд цөмөрөө үүнтэй яг холбогддог арга бэлэг энергийг цөмөрөө ойлгож авах гэж байна. Тэгээд автороос олгон та бүхэндээ айгүй гоё амархнаар ойлгуулж өгөхийг хичээнэ. За өнөөдрийнхөө хичээлээр цөмөрөө тэгээд одоо энэ арга бэлэг 2 гэдэг энерги ойлгож авсан ам гэсэн. За энэ яадгүй гэхээр бидний чарт тийм ээ. Одоо нэгсэндээ тэнгэрийн зураг маань байгаа штэ. Одоо миний өмнөх хичээлүүдийг одоо бүгд нь үтцсэн байгаа бол одоо мэдж байгаа тийм ээ. Манай астрологийн хотын хүмүүс маань одоо тэнгэрийн зураг маань бүрийнхээ байдаг дотроо ингээд 12 хуваагддаг 12 хуваагдаад 12 гэр гэж нэрлэдэг эдгээр маань өөрийн гэсэн ордуудтай гэдэг тийм үү. За тэгвэл одоо энэ ордууд ч өөрсдөө арга бэлэг гэж хуваагддаг юм аа. Үүнийг те одоо нар сарны энерги хэрэгтэй эмхтэй энерги англиар бүр тэгж ярьдаг. Тэгээд ян гэж хятаар хэлдэг. Тэгээд энэ цаагаараа болохоор ерөөсөө ингээд эрэгтэй эмэгтэй хүний энерги гэж яриад байгаа биш. Энэ болохоор энергийг хоёр өөр урсгалтай юм шүү. Хоёр өөр том ийм том хоёр ангилдаг юм шүү гэдгийг харуулж яадаг юм аа. За тэгээд одоо энэ геометрийн бүсийн холбоо гэж байгаа. Энийг яаж ойлгох вэ гэхээр одоо цөмөр ингээд натал чартаа онгойлгонгууд хоньны ордоос цөмөр ихэж тоолдгийг мэдэн тийм ээ. Хонь, үхэр, ихэр гэд ингээд тоолоод 12 гэрүүд маань байгаа тийм үү. Тэгэнгүүт яг энэ саяны ярьсан арга болон бэлэг энергичин яг дараалаад 12 ордууд дээрээ бэж идэг юм аа. Юу гэсэн үг вэ гэхээр эхлэл нь одоо арга. За тэр чинь хонь ахгүй юу? Хоёр дахь орд чинь үхэр тийм үү? Тэгвэл бэлэг. За 3 дахь орд чинь ихэр байдаг. Тэгвэл арга. 4 дахь орд чинь мэлхий уучраас тэгвэл бэлэг орд гэж ингээд ээлжилж сөөлжлөөд арга бэлэг гэд нөгөө 12 орд чинь ингэж цөмөрөө энергийг ойлгоо шүү. За тэгээ цөмөрөө одоо энэ PPT дээр байгааг тэ сурж байгаа хүмүүс маань ингээд цээжлэх хэрэгтэй. Энийг бол цөмөрөө цээжлэх хэрэгтэй. Одоо харалтаа арслан гэж арга чанартайгаад охин маань бэлэг чанартай байх нь жинлүүрийн орд маань арга чанартай байх нь тэгээд энийг 12 ордуудыгаа бүгдийг үзчихсэн хүн байгаа бол энийгс болгоно бас ингээд дуртаад явсан байгаа тийм ээ. Та нар маань санаж байгаа байх гэж найдаж байна. За тэгээд одоо цөмөр логикоор навч үзээ л да. Одоо арга ордууд эсвэл бэлэг ордууд гэм. За яаж хуваах юм цөмөрөө те. За мэдчихлээ. За ингээд сөөлжилт юм байна. 12 чи ингээд 6-6-аараа хуваагддаг юм байна ойлгосон. За одоо айгүй амархнаар зоолон тайлбарлаж өгнө. За арга чанартай ордууд нь ямар ордууд байдгүй гэхээр гал мохоттой агаар мохоттой ордууд чинь арга чанартай болдог. За тэгэд яг 12 ордуудынхаа хичээлийг үзсэн хүмүүс маань энийг мэдчих ёстой. Айл орд чинь ямар одоо чанартай юм бэ гэдэг тийм үү. Тэгэхээр одоо хоньны орд ч өөрөө гал мохоттой учраас арга мохоттой хамаарчин, үхрийн орд ч шороо мохоттой учраас бэлэг мохоттой хамаарчнаа. За тиймгүүд дахиад одоо цөмөрөө бүр амархнаар ингэж ойлгоно. За арга одоо чанарт тийм үү 2 л мохот байдаг юм байна. Бэлэг чанарт 2 л мохот байдаг юм байна. Тэгэхээр цөмөрөө мэдэн тийм ээ. Одоо 4 мохот байдгаа гэж. За тэгвэл арга чанарын 2 мохотыг яавал амархан зээлэх вэ гэхээр гал хасаалаа, галыг улам хасаадаг одоо бүр их болгодог зүйл чи юу вэ? Агаар штэ. Үлээлээ. Гал хаслаа, агаар нь үлээлээ. Тэгэл гал чи улам их бадарлаа тийм үү? Тэгэхээр гал агаар 2 чинь арга чанартай байх нь. За одоо тэгвэл бэлэг чанар дээр хөрсийг бодъё. Хөрс чинь шороо тийм ээ. Хөрсийг услангууд гоё чихтэй болно тийм үү. За тэгвэл цөмөрөө бүр амархнаар хөрсөн дээр үр суулгалаа, усаллаа, үр ургалаа. Тэгэхээр хөрс болон ус хоёр чинь өөрсөндөө юм шингээгээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бэлэг чанартай гэсэн үг байхгүй юу?
ус болон шороо могоод чинь бэлэг чанартай болно гэсэн үг. За тэгээд цөмөрөө одоо энийг ингэж ойлгосон юм чинь 12 ордууд дээрээ энэ чин арга юм байна, энэ чин бэлэг юм байна гэж цөмөрөө зээжлэх хэрэгтэй болно. За одоо тэгвэл цөмөрөө энийг нар болон сарныхаа энергитэй холбож үзье. За яаж холбох вэ гэхээр ингээл өглөө болно штэ тийм ээ. Өглөө олонгуу чинь нар гардаг штэ. За нар гарангуу цөмөрөө гэгэр гэрэл гэгээ овчлоо гэж цөмөрөө ажилдаа явна, үйл хөдлөлийг хинтэм ингээл амьдрал бужигнж эхлэнтэй. Тиймгууд чинь одоо эн чинь арга чанар ахгүй юу? Одоо юм эхэлж байгаа гэсэн үгийг одоо бэлэгдэж байна тийм ээ. Хэлж гин одоо гэрэл гарчлаа хөдлөөрөө гэж штэ. За тэгвэл бэлэг чанар дээр яаж юм гэхээр сар маань одоо орж ирдэг байхгүй юу? Сарны энерги яг уу гэхээр харанхуй боллоо, сар гарлаа, цөмөрөө унтлаа тийм үү, зүүдлээ, дотгошоогоо орлоо. Одоо тий бэлэг чанартай энерги идэвхэж байна гэсэн үг. Ингээд одоо ордууд маань яаж хуваагдах вэ гэхээр нар энергитэй, сар энергитэй гэж бас ойлгодог байх нь шүү дээ. Цөмөр энийг бас ингэж дайвар ингэж ойлгоод сураад зээлээд явж явах хэрэгтэй. За тэгээд цаашлаад байгалийн цикл дээр цөмөр одоо ингээд авч үзье л да. Байгалийн цикл дээр яаж ийнө гэхээр одоо 3 сар одоо ингээд гарангууд хоньны ор тэгэлдэг тийм ээ. Тэгэл одоо 4 сар дуустал чи ингээд яадаг вүлээ хөрс маань ингээд гисэл, газар маань гисэлтэй, газар хөдлөл цөмөрөө чи хөрс одоо хөдөлж эхэллээ засланамаа хийлгээгээл ярьдаг шүү дээ. Энд яг ингээд хоньны орд чинь эхлэл явагдаад нар маань элчээ өгөөд шин цикл эхэлж ийн шүү гэдэг яг энэ эхлэл чинь одоо ингээд ордуудтайгаа дахиж холбогддог байхгүй юу? Ингээд арга бэлэг чанар чинь ингэж байгальтаа хүртэл холбогдож явна гэсэн. За одоо цөмөрө харъя л да. Одоо хонь маань тийм үү? Хаврын эхлэл боллоо. Тийм ээ? Идэвхтэй эхлэл байна, амьдрал сэргэж байна, газар одоо хөдөлж эхлэн тийм ээ. Тэгээ дараа нь яах юм гэхээр үхрийн орд гарна штэ тийм үү? Тэгэхээр нөгөө ургалтан сайжирна, одоо шингэцэн сайжирна тийм ээ. Бэхжүүлэлт нь явна, одоо үндэс суурин сайн суугдана гэд ихэр нь одоо ихрлүүгөө шилжихээр ингээ хөдөлгөөнд орно, идэвхтэй болно, харилцаа нь гэсэн ингээд энэ энергиуд чинь ордууд чинь байгальтайгаа бас ингээд зохицож цөмөрөө ойлгож үйлддэг юм байна гэдэг цөмөрөө мэдээж авч ийна гэсэн үг. За тэгээ сэтгэл зүй дээр одоо цөмөрөө яаж ойлгох вэ гэхээр одоо ингэдэг штэ. Жишээ нь ингээд анги дээр тийм үү одоо баг байхад одоо ч гэсэн нөгөө ангийн дарга гэж ярьдаг штэ. Багш ангийн даргаараа хамгийн санаачлагтай тийм ингээд дотгошоогоо ингээд дууга хураачдаг биш бусдыгаа манлайлж чаддаг идэх хөдөлгөөнтэй хүүхдүүдийг тийм ингээд ангийн даргаар сонгодог тэр чин арга чанартай хүмүүсийн одоо энерги нь тэгж танигддаг байхгүй юу? Эн чин арга чанартай юм биш үү гэж багш хэлэхгүй та эн чин маш санаачлагтай бусдыгаа урайлан дуудах чадвартай юм байна. Энэ хүүхдийг ангийн дарга болгох чигээр цаагаараа тэр хүүхд чин харагдаад байгаа болохоор тийм ээ бүр үйл хөдлөлөөс нь хүрт харагдж байгаа учраас ингэж цөмөрөө зурхаараа уйлдуулж холбож ойлгоно. За тэг бэлэг ордтой нь яах вэ гэхээр мэдээж маш мэдрэмжтэй тийм үү бас ингээ юм ажиглаа чимээгүй байгаад байна. Тэгээд бас ингээ дотгошоогоо нэлээ ингээ юм бодоод мэдрэмжээрээ бас их хөглөгдөх гэдэг юм төрлийнх байгаад идэг. Тэгээд одоо энэ тараа арга энергитэй хүмүүс нь жоохон хурдуудалтай байгаа даа. Жишээ нь цөмөр энэ дэр ингэж ойлгоё штэ. За хоньны ордны болон мэлхийн ордны хоёрын үнийг зэрэг суулгаад за яг энийг одоо хурдхан хийгээд гэвэл одоо хоньны орд аягүй хурдан хийгээд аягүй төрүүлээд гараад явах бүрэн боломжтой байхгүй юу. Гэтэл мэлхийн ордны хүн хийсэн ч гэсэн гарч авахгүй хүлээгээд улам түн шинжилгээгээд суугаад авах бүрэн боломжтой гэсэн. Энд ерөөсөө зөв буруу сайн муу гэсэн зүйл ахгүй зүгээр энергийн ялгаа одоо юмыг хийж байгаа тэр эрчим нь ондоо гэдгийг харуулж байгаа зүйл ахгүй юу. За тэгээд цөмөрөө сая энийг ярьсан. Одоо суурь системээ тэгээд ингээл цөмөр ойлгочлаа амархан байгаа. Ерөөс 10 минут цөмөр ойлгочлаа. Тэгээд би энийг жишээн дээр ярьж өгнө. За энергийн туйл гэж байд юм байна. Арга чанар, бэлэг чанар. Одоо тий арга одоо туйлж болдго юм бэл бэлэг чанар маш их байж болдго юм. Хоёр туйл руугаа явж болдго юм байна. Хадэр байгаа ордууд. За тийм гот элементүүд ингээ шинжтэй гэдэг чинь одоо арга бэлэг чанар чинь хоорондоо дотроо элементтэй юм байна. Гал, агаар тэгээд шороо ус гэж хоёр бас хуваагддаг юм байна тийм үү. За тэгээ бас байгалийн циклтэй холбогддог юм байна. Нар сарны энерги нь бас ингэж холбогддог юм байна. Тэгээд энийг ингээд зурхаа дээр бас тий хүнийг ингэж ажиллаж болох юм байна гэдгийг цөмгөр ингээд ийм амархан гоё мэдээд авчлаа. За тэгээд жишээн дээр одоо цөмгөр авч үзье. Одоо энэ жишээн дээр авч үзье. 96 оны 5 сарын 17-ны 2:40 минутанд төрсэн хүний маань зурхаа дээр юу харагдаж байна вэ гэхээр
За ингэж штэ. За эхлээд цөмөрөө хараа ингээд өөрийнхөө чартыг нээж чинь тийм үү? Би чарт яаж нэг талаар бас ингээд юун дээр оруулсан штэ тийм YouTube дээр. Миний YouTube дээр угаасаа плейлист байгаа. Одоо зурхаа сурах ингээд зурхаа сургалт гэдэг. Тийшээ оронгууд ингээд нийтдээ бас 12 ордтойгоо өөрийнхөө нар сар мандалтаа мэдэх, зяка мэдэх. Тэгээд яг тэрэн дотор ингээд өөрийнхөө чартыг гаргаж ирэх тэр бас зөвлөгөө нь угаасаа байгаа учраас мэдхгүй үзээгүй хүмүүсэнтэй бас ингээд тийшээ ороод үзээд өөрийнхөө он сар өдрөө хийгээд ингээд өөрийнхөө натал чартаа ингээд гаргаад ирэх боломжтой шүү. За ингээд таны натал чарт чинь гараад ирлээ гэж бодъё. За энэ ингээд өөрийн чинь чарт гэж бодъё. За цөмөрөө. Тэнгууд за чарт чинь ингээд гараад ирлээ. Эхлээд цөмөр юг тэмдэглэж авах вэ гэхээр энэ хараа мандалтын ордогоо тэмдэглэж авна. Ингээд сум заасан байгааз. За сум заасан энэ хэсэг чинь мандалтын орд болчихж байгаа. За мандалтын орд чинь ямар орд юм бэ гэвэл охины орд. Ааха, охины орд чинь ямар мохоттой илээ? Цөмөрөө бодъё штэ нөгөө 12 ордны хичээл дээр чинь охины ордыг ямар мохоттой гэж байлаа? Шороо мохоттой гэсэн штэ. Окей, бичнэ. Мандалт орд нь охин юм байна, шороо мохоттой юм байна. Энэ чинь нирваныгийн хэмжээгээр энэ хүнийг одоо бас нэг өөрт нь байгаа маш том элемент ахгүй юу? Суур энерги бас маш их одоо энэ мохот яалтчгүй өөрөөс нь салшгүй холбоотой гэдэг цөмрөөс ингэж ойлгоно. За тиймгүүд одоо цөмөр энэ дараа чарт нь ингээ харна штэ тийм ээ тойруулаад. За 12 ордууд байна, 12 гэрүүд байна, тэгээ байрлалуудыг харж гин. За тэгээ нөгөө гэрүүдэд маань хэр их гаригууд, за сайн сонсё шүү манайха. Хэр олон гариг айл орд дээр төвлөрсөн байна гэдгийг гол нь харах гэдэг. За тэгээ цөмөр харъя энэ хүний тэ үхрийн орд дээр аюу олон гаригууд төвлөрчих. За харъя л да ямар ордууд аа. За нарны орд байна тийм үү? Нар нь үхэр юм байна. Сар нь хүртэл үхэр юм бэ. За бууд гариг нь хүртэл үхэр юм бэ. За тэгээд үйл хөдлөлийн эзэн тэнгэр ангар гариг хүртэл үхрийн орд юм байна. За тэгэхээр энэ хүн шороо мохот маш өндөртэй хүн болж таарлаа. За тэгэхээр хэрвээ энэ хүний одоо найз залуу те одоо энэ хүнтэй ингээд юм ярихыг одоо хүсэх юм бол эсвэл дөнгөж үерхэд энэ хүн нэгээд найрах гэж байгаа юм бол яах вэ гэхээр энэ хүнд одоо яг бодтой зүйл үзүүлж харуулж, бодтой зүйлийг ойлгуулж, айгүй тийм цэвэрхэн газар, цэвэрхэн орчинд ингээд яг жинхэнэ зүйлийг өгж харуулж сэтгэлийн эзэмдэж булаах хэрэгтэй болно. Яагаад гэвэл энэ хүнд хайртай гэдэг ганц үг энэ хүнд нөлөөлдөггүй байхгүй юу? Тэгэхээр энэ хосын харилцаанд хүртэлтэй нэгнтэйгээ хүртэл яаж харилцах вэ гэдэг дээр бас цөмөрөө энэ энергийг бас мэдчихвэл айгүй зүгээр аа. Тэгэхээр та нар маань одоо нөгөө 12 уртагаа дахиад ингээ сайн ойлгох нь штэ. Энэ хүнтэй чи яаж хайрын хэлээр нь ярих билээ? Энэ хүний нарны орд чи юм бэ штэ. Өшөө дээрээс нь шороо мохоттой ийм олон гаригуд байгаа юм байна. За тэгвэл энэ яг бүр шороо мохот нь нилээн идэвхтэй хүн юм байна гэж цөмөрөө бас ойлгож өөртөөгөө ч өөрийгөө ч ойлгон бусдыг ч ойлгож харилцнаа гэсэн үг. Тэгэхээр ингээд ерөөсөө энэ хүн тэнэг мангар сайн муу гэсэн ойлголт ерөөсөө амьдралд ч угаасаа байхгүй болчихно. Энэ хүн угаасаа л ийм энергитэй юм байна гэж ойлголт чинь аюу их илүү гүнзгийж сайжирнаа. Ийм гоё давуу талтай байдаг байгаа. За одоо тэгвэл дараагийнхаа хүний юуг авч үзье цөмөрөө. Жишээг авч үзье. Энэ сонголтуудаа би хаанаас авсан бэ гэвэл өөрийнхөө close friends дотроос авсан. Өглөө хоолгон Instagram-да би өглөө хоолгон зуршаагаа болон тухайн өдрийн залбиралтайгаа явуулдаг. Тэн дотроос авсан. Тэгээ мэдгүй хүмүүс байх юм бол миний Instagram-аас мэдээлэл авч болно. За дараагийн хүн маань 2003 оны 11 сарын 22-нд 17:45 төрсэн хүн маань байна. За цөмөрөө эхлээд явах ёстой лээ. Мандалт орд харна штэ. Мандалт ордыг харлаа хаана вэ? Эхрийн орд юм ба штэ. За гэж мөр ойлгоно. За эхрийн ордны хүнтэй юм чинь мэдээж арга чанартай болчлаа тийм ээ. Арга чанартай. Нилээн ярьдаг хөдөлгөөнтэй юм байна да гэж ойлгоно. Тэгээд баталгаажуулсан цөмөрөө. Яг үнэн нь үү гэд. За тэгээ одоо ингээд гаригуудыг харна штэ тийм ээ. Одоо натал чартаа тойруулаад харна. Хаана маш олон гариг байна. Уул нь харагдахын хувьд бол энд олон харагдаж байна. Тэгтээ яг ингээд нарийн тоолох юм бол энэ хүний за одоо цөмөрөө харъя. Нарны орд нь хаана? За хилэнц дээр байгаа юм байна. Сарны ордыг харъя. Бас хилэнц дээр байна. Энэ хоёр ч маш том үзүүлэлт. Нарн, сарн, хилэнц гингууд энэ хүн чинь нэлээд их одоо ус мохоттой бэлэг чанартай хүн болчихж байгаа байхгүй юу?
За одоо нөгөө сарны иргэшээлтэй гэсэн одоо сарны тэ шөнийн цагаар маш их мэдрэмжийн сайжирдаг цөмөрөө бараг тэгээ ойлгочихно гэсэн. За тэгээ бодоо бийжсэн чинь бүр нэмээд энэ хүний хараа ангар гарагч өөр үйл хөдлөлийг иргэшээж гарагчтай бас одоо загсны ордод. Загсны орд чинь бас ус мохоттой тийм ээ бас бэлэг чанартай болчихно. За тэгсэн чинь дахиад мэлхийн орд буюу бас ус мохоттой. Тэгтэл одоо яаж яах гэхээр одоо яг ихрийн орд юм байна гэж бодсон чинь үгүй ээ энэ хүн чинь нэлээх ус мохоттой хүн юм байна гэж цөмөрөө энэ агаар болон ус мохот хоёулаа энэ хүн байдаг юм байна. Гэтэ ус мохот нь нэлээд их юм байна гэж ойлгоно. Яагаад гэвэл энд нар сар хоёрын хоёулаа тий айгүй чухал одоо энергиуд хоёулаа нэг ордод байгаа бол тэр ордны эрчим нэлээд ихэ гэж угаасаа давмгайлж орж ирнэ. За тийм гот одоо энэ хүний найз залуу юм уу тий энэ хүнтэй харилцдаг одоо ажлын нэг хүн ч юм уу энэ хүнээс бараг юм нуугаад бараг хэрэг байхгүй. Юм нуучих юм бол бараг хараад ерөөс нуусан имиж ойлгоч нь угаасаа олчин одоо маш тийм нямбай хөдөлж байгаа хүртэл нуусан имиж олчин нуух юм бараг хэрэг байхгүй. Худалч хүнд бараг зүүдэндээ хүртэл зүүдлээд олчин тийм үү. Ийм бас өндөр ийм ус мохоттой сарны энерги өндөртэй ийм хүн байгаа юм байна гэж цөмөрөөс ойлгож уйлдуулж эхэлж сурцгаанаа. За би тэгээд өнөөдөр яг 3 үнийг юг бас авсан учраас энэ 3 дээр тайлбарлаад ярьжээ. За хамгийн сүүлийн хүн маань болохоор 1997 оны 9 сарын 12-нд төрсөн хүн байна. За эхлээд цөмөр яах вэ? Мандалд ордоор тийм ээ. Аюу чухал шүү дээ мандалд орчих юм. Хилэнцэн орд юм ба шүү дээ. За зоолон ингээд удахгүй ингээд хичээлүүдээр тэ яваантаа ингээд гоё гаригуудыгаа энэ ордынхаа бэлэг тэмдгүүдийг бүгдийг гоё ингээд заагаад явна. Тэгээ одоо цөмөр ингээд багаар сурч байгаа. Өнөөдөр цөмөр зөвхөн арга бэлэг гэдгийг л ингээд ойлгох гээд байгаа шүү манайхаа. Тэгэхээр ерөөсөө бити яраараа агуу гоё ингээд цөмөрөө тайван тэ гоё сураад явах юм бол өөрийнхөө чартыг, найз нөхдийнхөө чартыг ингээд ойлгохдаг болчих штэ. Яг л өөрийнхөө чартыг бас ингээд зах цухаас ингээд ойлгоод ирнэ цөмөрөө. За энэ хүн маань тэгэхээр яг үгээр хилэнцэн орд юм байна тийм үү? За окей. За тэгээд одоо хамгийн чухал нарны орд нь юу юм бэ? Нарны орд чинь охины орд юм байна. За сарны орд нь юу юм гэсэн чинь матар юм байна. За тэгвэл бодож сэтгэдэг одоо бууд гаригийн орд нь юу юм бэ гэсэн чинь охин юм байна. За тэгээд уус агаар шороо гал охин. За тэгэнгүүт энэ хүн маань яалтажгүй шороо моход өндөртэй болчлаа гэсэн үг. Тийм үү? Нийлэн холимог гэхдээ шороо моход өндөр хүн боллоо. За тэгэнгүүт энэ хүн шороо моходоос гадна одоо зөвхөн шороо моходыг мэдж байгаа штэ. Нийлэн одоо юмыг өөрлөгөө шингээдэг те нийлэн уул суйртай буйртай юмд ханддаг хөнгөн огтоосоо ханддаггүй те хэмийг өөрлөгөө оруулж шингээжээ дараа нэг зөв үедээ хөдөлж чаддаг нилээн тооцоотой нилээн нямбаа нихур хүн болж тарж байгаа байхгүй юу? Гэтэл энэ чинь хилэнцэн орд дээр те айгүй чухал бас гаригуд байгаа байхгүй энэ хүний үйл хөдлөл нь хилэнцэн орд дээр тэгээ хайр дурлалын одоо эзэн тэнгэр сургарыг нь хүртэл хилэнцэн орд дээр байгаа учраас энэ хүн хэдийгээр шороо мохот маш өндөртөөж гисэн энэ хүн яг шороо мохоттой гэж шороо мохотууд чинь ингээ нэг тогтуун тайван суух гэдэг байхгүй юу? Гэтэл энэ хүнийг тогтуун тайван суухгүй угаасаа хилэнцэн орд чинь мандалд нэмээд үйл хөдлөлийн гариг хайрын гаригуд чинь бэнагийн гут энэ хүн чинь яг холимог болчихж байгаа байхгүй юу? Цэвэр яг ингээд нам гүм суудаг юм амьдралтай юм төлөвтэй юм биш болж таарах гээд байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө ингээ манайхан та нар маань ингээ ойлгосон бол хэмээг ингээд багаар ингээд уялдуулаад холбоож цөмөр ингээд сураад яваад байх юм бол өөрийнхөө чартыг ингээд цаашаа тайлаад өөрийгөө ойлгоод байх боломжтой болоод тэгээ цөмөрөө ингээд бас нэг зүйл айгуу сайн ойлголоо тийм ээ. Яг цөмөрөө ингээд ордуудыг ойлгохоор би яг ийм гэж юусаа бодохгүй нахаа нэ штэ. Тэгээ цөмөр ингээд уян хатан хандаа тий. Өшөө чи яаж задардаг юм бол дараа нь яаж задрах бол гэд цөмөр ингээд хичээлүүдээ бас үзээд ойлгоод яваад байвал цөмөрөө сайжирнаа. Гоё ингээд юм сурч авнаа цөмөрөө. За ингээд золон сонирхуулсан тий та нартай урах гэсэн энэ удаагийн астрологийн хичээл маань энэ хүрээд өндөрлөө.
Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Чат бичиж юм асуумаар хам бол миний Instagram руу илүү холбогдорой. Би тэндээ нөгөө хариу бичгтээ арай жоохон хурдан байдаг. Тэгээд subscribe дараагийн хичээлүүдээ бас тий сонирхож байгаа бол хүлээж аваад үзээрэй, хонгон дээрээ дараарай, лайк дараарай, боломжтой бол share хийгээ, дэмжээрэй. За ингээд бүгдээр нь баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзлаа. Түр баяртай. Астроз олон байлаа.